1 2 1 2 1 2. За хүн сүрг сэтгэгдэл 5 тэгээ манайхан шеэрлээ түгээгээд өгөөрөө тэгээд сайхан шеэрлээ түгээгээд өгөөрөө. Бүгдөө хүн сүргийн сэтгэгдэл 5 руугаа орё. Тэгээд оюу толгойг эсэргүүцэж гарч ирж байгаа үйл явдалтай уялдуулаад өнөөдрийнхөө яриаг ерөнхийдөө тэр лөө хандуулчих гэж байна. Нэг оюу толгойг гівгэн манай тэмцэгч Баасаа энагаас ахуулаад манай шар уян тэгэл нөгөө нэг үүний босоо хөх Монголын ээж гүтгүүлж отхон мотхонтэй ямар ч ингийн логик ойлгодгүй нөгөө эдийн засгийн ухааны доктор гэ өөрийгөө нэрлэлсэн нөгөө нэг хин баярхан өдөр гарч ирээд байгаа. Цаад учир шалтгаан юу юм бэ гэж. Зүгээр л хоёр шалтгаан аягүй тодорхой шүү дээ. Нэгт нь бол одоо энэ юуны нийслэлийн өнөөдөр өчигдөр хоёртой нийслэлийн хулгай дэрмийг Нянгарын хулгай дэрмийг шалгалаа шүү дээ. Тинчээ чинь хэдэн их 80 төгрөгөөр цүлэмцсэн байна. Тэрийг анхаарлыг сарниулах зорилготой төрүүлж хийсэн алхам нь нэгт хамгийн том алхам. Хоёр дахь нь одоо удахгүй энэ тэр хингээд солонгоо гэдэг нэг туйлын шударгаалцсан нөхөр чинь тэр удахгүй юм шиг байна шүү дээ. Тэр оюу толгоон гос хулгайлж авсан юу дэрэмж шантаалж байгаа тавцсан тэр 20 сая доллар асуудал. Тэр бол нэг удахгүй юм шиг шүү дээ. Их хурлын гишүүдийн хүмүүсийн бичээд байгаа юм харж байхад тэгээд тийм одоо тэрийг дагаад энэ нөгөө нэг энэ Руспа гэдэг их хурлын гишүүн байгаа шүү дээ. Руспа гэж юм. Тэр энэ Оросын нэг тийм баг нөхөр биш дээ. Тэр нөхөр чинь тэр тоон болормоо тэргээд нэлээд хэдэн хүмүүс их хурл мурал дээр асуудал үүсээд тэр тоон болормоо чинь хятадын компаниас санхүүжилт авсан нотлогдоод нэлээд юм болоод бид нар чинь Монгол ардын нам дотор бол нэлээд ширүүн зодон болж байгаа юм байна. Тэгэл нөө Достоевский хэлдгээр адгийн шааруудын сүүлчийн оргонох газар эх оронч үзэл гэдэг шиг тэр жүжигл орж ирж байгаа юм байна. Хоёр тийм шалтгаанаар л гарч ирсэн юм байна л да. Тэгээ нэгэнд энэ оюутлогоо ярьсан юм чи оюутлогын тухай жоохон ярих гэж бодсон. Би сүүлийн 2-3 өдөр дандаа оюутлоготой холбоотой пост оруулсан юм аа. Тэгээд тэр доор нэг юмыг аягүй сайн ойлгох хэрэгтэй юм байна. Энэ Монгол улс чинь оюу толгойн төслийг эхлүүлэх үйл явц дотор чинь тэр газрын гүнд 1200 метрт байгаа юм чинь монголчууд бид мэдгүй шүү дээ юу гэснээр бидний баялаг мангартаад ах юм. Эхлээд тэр чинь хайлж олсон компани би эхнээс нь бүр аягүй тодорхой ярьчихдээ хайлж олсон компани тэр Айхаманс гэдэг Фридланд гэдэг хүмүүс монголчууд зарим нь хорт бомб гэд нэрлэдэг. Тэр нөхөр шүү дээ. За тэгээд тэрний талаар бол өчнөө тэр энэ хүмүүс янз янзын юм бичсэн байгаа. Тэдрийг оглоод олоод уншиж хэрэгтэй байна. Хоёрдугаар энэ оюу толгойг ашиглалтын лицензийг хэн өгсөн бэ гэдэг асуудал гарч ирэх байхгүй. Энэ оюу толгойн ашиглалтын лицензийг чи ерөнхий сайд байхдаа намрын их хоёр өгсөн шүү дээ. Тэрийг тэр хэн Санжирын баярын ном дээр ч олон хүмүүсийн ном юм дээр бол тэр нэг аягүй тодорхой бичигдээд үлдсэн шүү дээ. Тэзүү эдийн засгийн үндэслэл ямар нэгэн тэр үр ашигын тооцоо гараагүй байхад нь тэр хавийн хэдэн ордын юг лицензийн ашиглалтын лиценз олгоод нөгөө нэг их хөрмөр энэ тэргээд тэр Орос руу яг тэр үед нэг 50 сая доллар л авсан юм билээ. Тэгээ тэрний хооронд л өгсөн юм билээ шүү дээ. Тэгэл тэндээс эхлээд явсан. За ийм юм болсон юм аа. Тэгээ оюутлогоон гэрээ муу гэрээ явсан гэдэг юм. Ядаж та нар тэр эм бүх дээр ороод тэр оюутлогоон гэрээний тэр юу ном байгаа шүү дээ. Та нар ном худалдаж авдаг юм бол тэр эм бүх руу мөнгөний төлж ороод тэрийг аваад түрээсэр гэж байдаг хгүй да. Чи худалдаж авахгүйгээс түрээсэр авч болдог юм бүгд. Тэгээд тэр жагсаж мөнгө олж байгаа юм чинь тэрнээсээ ядаж нэг 12,000 төгрөг зарцуулаад тэр за та нар уншаа баг ойлгохгүй дээ. Тэгээд тэр юунуудын тэр баяр цогтын тэр эмгэтгсэн хөлбөрийг аваад үзчихэж. Гэрээнийх нь яг ямар заалт буруулчиход байгаа юм бэ?
Өдөр 14 5 тэрбум төлөв. Өдөр 10 тэрбум 5 тэрбум гэдэг ба тий. Хүнд нүгж байгаа гэдэг ба тий. Энэ бизнес хийдэг хүмүүст бол айгүй энгийн ойлгомжтой байхгүй да. Бизнес чи хүн эхлээд очихдоо эн чинь юу хийх гэж байгаа айгүй тодорхой бизнес төлөвлөгөөгөө авч танилцуулж зээл авдаг шүү дээ банкнаас. Тэгээ олон улсын нэр хүндтэй банкнууд зээл өгч байгаа бол энэ ашигтай төсөл. Ашигтай төсөл учраас иргэн төлөх нөхцөлтэй юм байна гэж зээл өгч байгаа байхгүй да. Тэр зээлийг авч байгаа учраас хүү ээж таарна да тэр хүүгийн төлнө шүү дээ. Тэр 34%-ийнхаа хүүг бид нар төлөх байхгүй да. Бид нар энэ Ирак компанид чинь энэ оюутлын 34%-ийг эзэмшдэг бид ганц төгрөг гаргаагүй байхгүй да. Бид нар өмнөөс 34%-ийн та нар мөнгөнд гаргаж байгаа. Бид нар гэхдээ 34% авна шүү гэд хэлсэн л байхгүй да. Тэгээ тэрнийг хүүг төлнө шүү дээ. Гэхдээ тийм 15% төлдөг юм мэдгүй байна. 34% хүүгийн төлнө энэ ашигтай төсөл учраас гадны том компани юунууд банкнууд эдийн засгийн хөрөнгө оруулалт хийж байгаа. Зээл өгч байгаа гэсэн үг. Бид нар зээлээ төлн цаана ашигтай байна гэсэн үг байхгүй да. Монголчууд бидэнд ашиг байна гэсэн үг. Одоо төсний үн ийм өндөр байгаад ах юм бол бидний энэ 34% зээлж авсан тэр хүүгүүд тэр 34%-аагаа тэгээ бүгдөө төлөгдөнө. Эн чинь зүй ёсны юм байхгүй да. Тэгээ тохирж гэрээ хийчээ тэгээ тэрнийхээ эсрэг гэдэг юм галзуу юм хийдэг байж болохгүй. Ийм л ч дээ ерөөсөө чи тэр баян шөнөхөө годонд нэг газартай ахгүй да. Тэнцээ чи юу ч байхгүй. Чи зүгээр нэг хашаатай газартай байж. Гэхдээ тэр чинь юм ингээд айгүй олон хүн явдаг юм байл та. Тэнд нэг нөхөр чамаад хэлжтэй түүц барья. Энд чинь ингээд тэр хүн эдийн засгийн судалгаагаа яаж ирээд энэгээр чи өдөр тишнээ хүн явдаг юм байна. Түүц барьвал ашигтай юм байна. Хойло түүц барья гэжтэй хашаантж байгаа. Тэгсэн чинь тэр түүцийг барихын тулд банз мандтай шилмэл тэгээд бодог шунх хэрэг болно шүү дээ. Тэгээд энэ нэг юунуудаар нийслэлээс зөвшөөрөл авна гэл тэр яг тэр годны яг тэр түүц чинь барихад. Тэгээд би энэ бүх зүйлийг чинь хөөцөлтөө. Гэхдээ би чамд сард ингээд газар ашиглаад ингээд байж байгаа юм чи мөнгө ч өгч ихчихгүй да. Тэгсэн чинь чи болохоор ингэж яахгүй да. Би 34% авна гэхгүй. Тэгвэл чи 34%-ийнхаа мөнгийг гаргаахгүй. Тэгээ чамд 34% мөнгө авахгүй чи барьж хаа. Тэгтээ би чамаас зээлч хийхгүй. Тэгээ нөгөө нөхөр нь бас мөнгө босгоод тэгээд чи тэр 34%-ийнхаа мөнгийг бас давхар хамталт төлөөл байж байгаа шүү дээ. Ийм л юм байхгүй. Айгүй энгийн ойлгуулахад. Тэгээ та энэс илүү гүнзгий ойлгуулаад та нар юу манай хүн сургууль угаасаа ойлгохгүй те. Тэгээ би энэ хүн сүрх зориулж яриад байдгүй шүү. Ялангуяа нэг жоохон эргэлзээд байгаа хүмүүст. Тэгээ ийм л юм шттэ. Тэгээд Монгол улс ингээ 34 жилд ингээ 34% хүүгээ бол төлнө. Заавалчгүй төлнө. Жилд хэдэн яаж авсан. Бид нар энийг бол яах ёстой байсан бэ гэхээр 34% авахгүйгээр зүгээр л бид нар оройлтын дээр хөнгөлт 5% одоо 5% авч бид нар 5% хөнгөлт үзүүлэхгүйгээр л бид нар оройлтойгоо яг эрдэнэ төлөвлөлтөд адилхан тавиал аваад зөвхөн бид нар ашиглалтынхаа татварыг ашиглалтын ашиглалтынхаа татвар тэгээ аж ахуйн татвар тэгээд энэ бусад татварууд аваад явчих болчих байсан байхгүй. Одоо энэ орилоо чарлаад байгаа одоо манай энэ шар уян гүтгүүл жотгон мутган эдэр чинь л бараг 50% нь авах байсан. 51% нь монголчууд авах ёстой гэл 2000 онд одоо энэ аваа сур 10% те манай хөвсгөлийнхнээ тэр бяцлаг сур гэдэг болсон тэр энэ бодорч улуун гэдэг нэг дорнотын нэг сайхан популист нөхөр биш те. Тэр их хурлын гишүүн байсан. Сүүлд нь хүн сүдэж масаад байж байгаа бахан тонол дээр юм юу яа. Тэр нөхөр одоо энэ нэг хиншүү гамбаа туйлын шудраг их оронч. Тэр хиншүү гамбаа мамбаа эдэр чинь л орилсоор байгаа ийм өрөнд оруулсан шүү дээ. Үрж байхдаа ийм 34% нь авах ийм юм руу түлхэл оруулсан шүү дээ. Тэгэл нэгэнд одоо тэгээд хүмүүс очиж орилж харлахаар гэрээ мэрээ сайжирдаг маажиг тийм мэдрэл муутай юм галзуу юм гэж амар юм байх үү.
Гэрээгийн чинь тэгээд энэ засгийн газар биднийг төлөөлөөд гэрээ хийн. Илүү сайжруулахын төлөө хийх ёстой. Тэгээд Жорлонгийн засгийн газар 5 жил засгалж байхдаа энэ гэрээн дээр ерөөсөө нэг ч удаа сууж эдгэртэй хилцээний ширээнд сууж асуудал яриаггүй л шүү дээ. Тэрийг яаж мэдээд байгаа юм бэ гэхээр энэ Урус ба энэ өөрөө тэр засагтны байсан одоо тэргүүн засгийн газрын тэргүүнд дарга байсан оюутлогоо одоо хилцээрийн халт шилцээрийн ширээнд суух гэдгүйгээд одоо энэ орилоод байгаа Урукка гэдэг хүүхэн байгаа үстэй. Тэр Солонгоо гэдэг хууль зүйн дэд сайд мэдээжсэн. Крукка гэдэг хүүхэн. Тэр Крукка чинь толгоолол байж эдгээр юу ч хийгээгүй тэрийн энэ Батнаа хэмтлэн яриад байлаа шүү дээ. Ястай амир 15 тэрбум төгрөгийн ингээд өдөрт 15 тэрбумын хүн ингээд төлөөд Монгол улс балраад сүрж байгаа бол буруутна жорлон. Тэгээд энэ ийм байгаамаа. Тэгээ Эрдэнэтэстэй ингээд мангалтаад байгаа. Манай Эрдэнэт 78 онд ашиглалтанд яг энэ Эрдэнэт анхныхаа баяжмлыг бүрэн утгаар нь ачуулж эхэлсэн байдаг. Эрдэнэт үйлдвэр. 1991 он хүртэл ганц копекны татвар Монгол төлөөгүй шүү дээ. Ашигт малтмал ашигласны, ус ашигласны тэ аж ахуйн нэгжийн тэ ерөөс ганц төгрөг төлөөгүй шүү дээ. Монголд бүр ганц төгрөг төлөөгүй. Дээрээс нь 1985 он хүртэл бараг 86 7 он хүртэл 86 он хүртэл байсан ба 85 оны 86 оны хэдэн сарч гисэн байлаа да санахгүй. Хүртэл монголчуудын улсын төсөвтөд дарамт болж монголчууд ажилчдынхаа цалин тавьдаг байсан юм л шүү дээ. Улсын төсөөс тавьдаг байсан. Тэр үеийн ямар аж ахуйн компани гэж байсан биш. Улсын төсвөөс нөгөө нэг орсуудаасаа зээл авч буцаж тавьдаг байсан юм л шүү дээ. Тэгээ ийм тэр бүр юу шин төсөл ихсэн мэс монголчууд ч нэмж төсвийн алдагт ороод тэр үед нь бүр баларж исэн түүхий тэр Бямсрунга ерөнхий сайд тасан Бямсрунтай дахин Понцгийн шээ хинэ Часрава Понцгийн Часрава өдр чинь бичээл орхисон байл шүү дээ. Тэгээ тэрийг уншил да. Тэгээ Эрдэнэт хот чинь тэр их хөргөөд байгаа их хөрөөр чинь баригдсан хот байхгүй да. Тэрнээс Эрдэнэт үйлдвэр ашиг олоод ашгаар нь Эрдэнэт хотыг барьсан юм ерөөсөө байхгүй шүү дээ. Үндсэндээ бол тэн чинь үйлдвэр барих байгаа учраас та нар зээл аваад энэ хотыг барьчихаа гэдэг. Тэр зээл аваад тэр хотыг барьсан. Манай Эрдэнэтийг барьсан байхгүй да. Тэрнээс Эрдэнэт үйлдвэр одоо ерөөс огт хамаагүй зүйл. Ингээ хольж хутгаад юмнуудыг ингээд тэр Эрдэнэт үйлдвэр барихад нь ажиллаад эхлэх хот барьсан юм шиг ингээ мунхаг царайлаад байж болохгүй л да. Манай Эрдэнэт чинь 76 онд Эрдэнэт хот гээд статус аваад уул нь бол Булган аймгийн Хялгант хорооны Эрдэнэт тосхон гэж явж байгаад тэгээ 76 онд Эрдэнэт хот болсон байхгүй да. Эрдэнэт хот болоод тэгж ирэхдээ энэ манай Эрдэнэт чинь бүтээн байгуулалт эхэлсэн байсан байхгүй 73 оноос эхлээд. Тэгээд эн чинь төрүүлж хот баригдаад тэгээд үйлдвэр баригдаад тэгээд 78 онд төмөр зам бүх юм баригдаад дуусаад тэгээд энэ Орос руу бид нар ганц төгрөгийн татваргүйгээр дотор нь зэсмэс юу алтмалт юу гэсэн бүгдөө нь ачуулаад 91 он хүртэл ачуулсан байхгүй да. Энд чи эхлээд 51% нь Оросд байсан шүү дээ. Одоо энэ иргэний холбоо гэдэг энэ Эрдэнэтэд одоо манай Эрдэнэтийн бол сайн мэднэ. Одоо энэ хэм байгаль захирал байна. Манай талигач гүр зөрөг ах байна. Энэ юуны засаг дарга байсан. Манай Шаргалаа ах байна. Баатар чулуу ах байна. Тэгээд за би бусдын сайн санахгүй. Тэгээд энэ маш олон ах нар эдийн засаг үргөөж судалгааг нь хийгээд одоо энэ Эрдэнэт үйлдвэр чинь оруулсан хөрөнгө оруулалтад 100% Оросууд авцсан байна гэж энэ чи 91 онд ингэж явж яж идэг чинь 50 болгоод дараа нь 50-49 болж манайх анхны Монгол захирал махал тавьсан түүх чинь юм шүү дээ. Тэгээ энэ бүх зүйлийг мэдгүй байж тэгээд нэг юм мунхаг молгоо юм ярьдаг. Хамгийн гол нь яагаад энэ төр оюутлахаар ингээ гівгэн дулаараа дайраад ингээ дээшээ хүмүүсийн анхаарлыг татчих байхэр өнөөдрийн хулгайхгүй. Та нар боддоо татвар төлж байгаа нийслэлийн татваргүй хүн болгон 2% татвар төлж байгаа нийслэлд амьдарч байгаа хүн болгоо яаж төлдөг вэ гэхээр дэлгүүр болгон та нарын худалдаж авч байгаа юм болгонд нийслэлийн 2% татвар чинь шингэсэн байгаа.
Тэгээд та нараас мөнгө аваад одоо энэ манай хүн сүрэгцэн тэр мөнгийг 2% татвар төлж авах нийслэлд амьдарч байгаа хүн сүргүүд маань та нараас мөнгө авангуудаа 1.4 тэрбум төгрөгөөр эргээд та нарыг эргүү мал гэж доромжлох гэж мөнгө тараасан байлээ шүү дээ. Нянгарын зөвхөн Нянгарыг ярьж байгаа шүү би. Улаанбаатарын дотор болж байгаа үйл явдал. Тэгээ одоо яг тэр юуг харал та нар. Ялангуяа нийслэлийн уулын шилэн тэр юуны нээлттэй сонсголыг сайн үзэх хэрэгтэй байсан. Яаж та нарын татврын мөнгийг золигт гаргаж дээрэмцнийг хэдэн тэрбум хэдэн их найдаар нь тэнцээ цүлмээ хийсэн ба шүү дээ. Тэгээ би энэ тагнуулынхаа юу авилгата тэмцэх газар цагдаагийн 3 хамтарсан шалгалт малгалт нэлээд сайн ажиллаад эдрийг нэг мөр болгосоо гэж бодож байгаа. Бид нар зөв хулгай яриад шуугаад өнгөрдөг болсон байхгүй юу? Ялангуяа авилгата тэмцэх газрынхаа энэ нүүрсний нөгөө 44 их 84-ний дээрэм тонол юу болсон? Төмөр замын хулгай юу болсон? Хин гэдэг лээ нөгөө авилгата тэмцэх газрын даргаачаар Даштава. Тэгээ Даштава бол ингээд жорлонгийн нутгийн ах баг жорлонг хүүхэд багтан цэцэрлэгт нь хөргөж өгч авдаг гэсэн юм яриад л шүү дээ. Тэгээд эн чинь ингээд хэдийн их найдаар нь хулгай гэдэг юм томлц. Тэр жаргал сайхан гэдэг уулын тэтгэвртээ суучмаар юм блэ дээ. Тэр жаргал сайхан гэдэг хүн болвол ажиллаа гэж овчмаар юм блэ шүү дээ. Тэгээд л ингээд гэмт хэрэгтэнгүүдийг хаацалдаг. Би Монголын хууль цаазын тэр урдны прокурорууд ямар хэрхэн яаж байсныг би сайн мэдэхгүй байна. Зүгээр хамгийн сайн зоригтой бодит арсенал байдлаар асуудалд хандж исэн прокурор орлогчтойгоо байсан хүн бол инх хамгаалсан прокурор орлогч манай Эрдэнэт байсан. Эрдэнэт прокурор шударгаас эндээс эхэлнэ гэдэг тэр жидүүгийн хулгайчны нэрсийг барьж орчихсон. Тэр жидүүгийн хулгайчны нэрсийг хамгаалж үлдсэн хүн чинь одоо энэ жорлонгийн багийнхан шүү дээ. Одоо тэгээд тэр энэ нийслэлийн хулгай дээрмиг өмөрөд байгаа тэр гишүүдэд хардаа дандаа жорлонгийнхан байгаа өстой. Тэр нөгөө нэг хин сайн зориггүй тэр сонгоноос гардаг форороо гэдэг байгаа шүү дээ тий. Тэр сонгоноос гардаг тэр нэг сайхан дүмпэн нөхөр байна. Булган туяа гэдэг их хурлын дэд дарга байсан тий. Тэр нэг сайхан нэг улан тэр мэдлэг боловсролтой лайлаа хүн гэл нөгөө нэг хүмүүст тэгж бичээд би сайн мэдэхгүй л та. Гэхдээ тэрний ярьж байгаа хэлж байгаа сайхан дүмпэн орохгүй л шүү дээ. Бас тэгээд тэр одоо тэр өмөрч जैन тий. Нөгөө ховдын орон байрны хулгайч тооноор ордог болормоо байна тий. Тэг гэх мэттэй юм гişүүд хэд хэдэн гişүүн дуурч иж өмөрчтэй. Эдрийн цаана яагаад энэ эдрийнгээ сандралдаад байгаа гэхээр одоо ахаад нөгөө нэг жорлонгийн ямар юм бэлээ хурдтай хулгай их юм зориг гээд нэг хөтөлбөр байгаа. Юу хийсэн бицтэй. 4 жилийн мөрөө хөтөлбөр хийсэн бицтэй. Тэгээ тэрийгээ дамжуулаад өөдөө тэмүүлэх Монгол зонгол гэх өчнөө хулгааны төслүүд байгаа. Тэр бүх зүйлүүдтэй чинь ард нь ахаад эдэр шиг нөө жидүү Т100 хийлгэж ингээд техник эдийн засгийн үндэслэл хийлгэж ингээд баахан мөнгө зуусан тэр асуудлаас өгтөн. Боддоо зөвхөн төмөр замын юу энэ метроны асуудал дээр ихэд Т100 юм хийлгэж гэн гээд зураг хийлгэж гэн гээд 12 их найд нэг ард тэгэд энэ хулгай хийсэн биш үү? Тэгээд төмөр юу үзцгээ Улаанбаатархаа манай ер нь монголчууд бүгд л үзэх хэрэгтэй нийслэлээр юу болсон яаж дээрэм тонол хийсэн одоо ямар ч байсан хотын та нар нэг хэсэгтээ өндөхгүй одоо наад юу нийслэлийн татвар чинь 4% болох байх тэгжээжлийн үр мөрнөөс гарах байх улсын төсв рүү бол энэ татварын нийслэлийн үг бол үрийг оруулж ирж дарж болохгүй шүү. Тэгээд тэр хулгай дээрэм хийсэн хүмүүс нь ил байна. Тэр хин Баярмаа гişээ аягүй тодорхой асуугаад л шүү дээ. Зүгээр л эн чинь их ийм том төслүүдний ингэж хэдий их наяраас юм чинь тэр хэдэн 100 сая мая тэр бомын төслүүд дээр бол ямар ч хяналтгүй байсан ойлгомжтой юм байна гэж. Угаасаа л ойлгомжтой боллоо л дээ. Тэгээ ийм хулгай энэ дээрэм тонолыг л нуугчл
Тэгэл одоо ямар ахаад ямар элбэг дөржиг шатаа юус гарч ирэлтэй юм ш. Тийм үстэй. Ямар сайхан билгийг дүүжлээ гэж ахиж гарч ирэлтэй юм ш. Тэгээ болохоо агаал одоо ганц Монголд өнгөтэй байгаад төсөлтөө оюутлогоорууд архийлээ. Тэгэд энэ ч давхар нэг сумаар хоёр туулаа гэдэг шиг давхар тэрэмлийн захиалгатай ч явсан баг. Тэгээ ийм хов тэр ийм рүү орсон юм аа. Тэгээ би өнөөдөр энийг агуу дэлгэрүүлж ярих гэж бодоод яасан. За тэгээд дахин асуулт байвал ганц нэг асуулт асууж чаддаг. 20-30 минут ирсэн юм. Би баяр цогт хорон асуу. Нараа яар. Хот цацсан чи их ярих юм. Юу өөрчлөлтөө. Шиггүй гэрээ муу гэхгүй тэгээд юу гэх юм. Ашигтайг нь чи нохтлоод чи муу хаац мэднэ. Энэ шиг хоёрын ашнууд нь арчих гээд бод хацаадаа бод цагаан мухаа дотроо түүний бос цацаад харна гэж хэдэн мөнгө цацаж асуул таарнаа. Мөнгөнд дургуун болоод жагсаж яах гэдэг юм бэ та. Нэг энэ оюутлаа явуулж ашиггүй болсон гэдэг өчтөр топ 100 аж ахуйн нэг шалгаруулаад тэнд Монгол Улсын ерөнхий сайд чинь юу өгчлээ шүү дээ. Нэг тийм төмөр өгөлөө шүү дээ. Тэгээд тэр топ 100 аж ахуйн нэгдүүч юм тэргүүр нэгдэнд нь энэ оюутлага төсөлж явж илээ шүү дээ. Татвар төлснөөрөө Монгол Улсын энэ орж ирж байгаа нийт улсын төсвийн чинь Монгол Улсын төсвийн 25%-тэй 4 төгрөг тутмын нэг нь энэ Монгол Улсын 4 төгрөг тутмын нэг нь энэ оюутлагоос орж иж байгаа татварын мөнгө шүү дээ. Өөрөөр хэлбэл багшилж байгаа багш нарын 25%, цалингийнх нь 25% нь оюутлагын мөнгө, татварын мөнгө. Оюутлагоос авсан. Энэ та нарын хүүхэд чинь хөргөн чинь охин мохин чинь асан цогтууд аваад цагдаа дууддаг да. Энэ манай хүнсүргүүд. Тэгээд тэр чинь мөнгөний чинь 25%-ийг оюутлагын татварын мөнгө өгч байгаа. Хүүхд нэг акционер чинь юу гээд хүүхдийн мөнгө гээд нэг 100 сая төгрөг өгч гэнэ үү? Та нар тэрнгээр тамхи аваад арх аваад дуусч байгаа. Тэр мөнгөний чинь 25 мянган бас тэр оюутлагын мөнгө байхгүй юу? Татварын мөнгө байхгүй юу? Эмнэлэгт очиод нэг даралтаа үзүүлэх эмнэлэг дээр очиж гэнэ үү? Тэр сууж байгаа тэр эмчий чинь 25%-ийнх нь тэр татварын мөнгө тэр оюутлагоос орж байгаа мөнгө байхгүй юу та? Өгөөж н аваагүй балаараад гэдэг. Энэ үйлчлэгээ үзүүлж байгаа тэр та нарыг тархитаад байгаа тэр нэг ахлагчийн чинь цалингийнх нь 25% тэр оюутлагын татварын мөнгө өгч байгаа шүү дээ. Тэгээ авж байгаа над итгэврийн чинь 25%-ийг. Тэгээ эдгээр маань баг ихэнх нь ажил хийгээг болохоор хэд гэдэг нэг 600-700 мянган төгрөг авдаг байлгуудыг ядаж тэр шууд халамжийн мөнгө 600 гэдэг юм болов хэд гэдэг юм бол. За тэрний чинь 25% гэдэг чинь 150 мянган авахнаас 600 мянга гэх юм бол та 450 мянга авах нь. За энэ чинь дагаад оюутлага гараад явчих юм бол дахиад энэ чинь дагаад хүмүүс амьдрал нь эргэлж идэг, тэрийг дагаад логистик, тээвэр, хамгаалалт те худалдаа үйлчлэгээ, ресторан, банк бүх үйлчлэгээг үзүүлж идэг аж ахуйн нэгжүүд хаалгаа байх юм бол дахиад та нарын мөнгө чи дахиад 25% байхгүй болно. Үйлчлэгээ байхгүй болно. Жинкнээсээ дээрэм тонол Монголд нүүрлэнэ. Ийм болно. Тэгээ яагаад энэрхүү дайраад байгааг ойлгож байна уу? Тэг ямар ч тийм энэ ийм энгийн юм л таа болно бол тэг энийг ойлгох тийм ухаан санаа та нарт байхгүй л дээ. Тэгэд Монголыг зарцсан элбэгдөрж гээ мангалтаад ах юм. Гэхдээ баримт гаргаад ирээд яг хаана ямар юм зарцсан би бол дандаа факт баримт яриад байгаа байхгүй да. Энэ Жонхуу Жордонгийн багийнхан чи хідэн их найдаар нь хулгайталцсан гэд баримттаар яригадаад байна шүү дээ. Би дэлгээд байгаа юм биш. Энэ тухан дээр цэцэгтэй байшингийн дээрэмч нэгнийхээ гэмт хэргийг гаргаж өгөөд яриад байна шүү дээ. Энэ ингэж хуссан би тэгж ярих юм бол баг хуссан гэл хоорондоо тийм яриад байгаа үстэй. Тэгэхээр тэр хулгай дээр минь би яриаг байхгүй да.
Өөрхий сүд нэрэ. Тэгээд тэр энэ хулгай дээрм хийсэн тэр хүмүүс нь өөрсдөө яриад байгаа учраас тэрийг аягүй сайн сонсоо. Тийм үү? Хин яаж хэрхэн хулгай хийсэн энэ дандаа баримттай шүү. Монгол ардын намынхны хулгай дээр нь өөрсдөө гаргаж өгсөн баримтууд нь. Капсулууд оролдоод өмөрлөд ард нь шаргын баасан болоо эцнийгээ зараагаар явуулсан. Шүтмэрийг байрах. Ер нь яг ийм байгаа. Олон хүмүүс эдрийг хавар барь гэдэг. Аль ч улсад янз бүрийн байдлаар үзэл бодлоо илэрхийлэх хэрэгтэй. Тийм галзуу хүмүүс гарч ирээд магадгүй бүгдөө гэрэл цэцлэгааны станц онтроо хөдөө мор малтагаа амьдрий урд хилээ хай хойд хилээ хайч гэх юм уу те. Тэгээ бүгд янз бүрийн тийм балаа юм хэлээд эдгээр чинь ч их үзэл бодлоо илэрхийлэх хэрэгтэй байхгүй юу та. Энийг өөрөө энэ арчилгээд байгаа. Тийм болохоор тэр жагсаад орилчлоо. Хамгийн гол нь юу вэ гэхээр энийг чинь дагаж орилдог хэсэг маань баг баймаар байгаа байхгүй та. Бүх улсад ийм юунууд биш те, ийм лүмпэнгүүд. Бүх улсад би ийм харахгүй таг оркууд. Тэ ингээд юм ойлгохгүй юм лүмпэнгүүд бүх улсад бий. Хамгийн гол нь тэр бусад оронд байгаа энэ лүмпэнгүүд чинь мэдхгүйгээ мэддэг байхгүй юу? Би мэдхгүй гэдгээ мэддэг байхгүй юу? Манайд байгаа лүмпэнгүүд чинь болохоор мэддэггүй тийм лүмпэнгүүд байгаа шүү дээ. Олуулаа оролдоод юм те. Ялгаа нь л интернет аль ч улсад юм юу байдгийг шүү. Бид нэг яг биш. Зүгээр энийг илүү сайн ойлгоод таниулж ярьж явах хэрэгтэй бол гэж үздэг юм аа. Тэгээд яг мэдээж гадны ашиг сонирхлоор ялангуяа энэ нөгөө нэг буруу зүрх намын өтгөн Баатар шиг тэ одоо энэ Шар уянг шиг одоо энэ Жонхогийн хийдэг тэ хэрэг жортлонгийн багийнхны энэ хийгээд байгаа гадны захиа даалгавраар Монголын төс рүү орж байгаа бол энийг тагнуулахын хуулийн амлалтын байгууллагын шалгаад тогтоогоод эдгээр бол хуулийн өндөр хариуцлага тооцох одоо тийм зайлшгүй шаардлагатай одоо ёстойхон хашин тийм зайлшгүй шаардлагатай тий. Энийг ингэж ялгаж салгаж ойлгосоо гэж хүсэж байгаа. Энэ бол хуулийн заалттай заавалчгүй өндөр ялдаг. Чи гэм их орноос орсон гэмт хэрэг байхгүй юу? Тэгэхээр энэ хоёрыг ингэж ялгаж салгаж ойлгосоо манайхан бас тий. Тэгээ бид нар чинь нөгөө нэг юу гэвэл жом алга гэрээ шатаж болохгүй шүү дээ бүгдөө. Тэгэхээр хэн юу болсон бэлээ? Ямар учир шалтгаантай байгаад байгаа эдрээ сайн бодцоогоосоо л гэж хүсье. За тэгээ өнөөдөр хахад нэг асуултанд хариулцаад тэгээд жинжлэг нэмэр тоо парад чагсаа тал маань тохиож байгаа. Улс Монгол байгаа. Чиний хурчин багтдаг юм хурчин зөвлөж байсан. Яасан аваагүй хавлаа. Хүн сүрэгч гэх шиг. Хүн сүрэгч. Гэхдээ энэ хүн сүрэг гэдэг би бүх монголчуудыг ерөөсөө ард түмэн аман гэх чинь ерөөсөө хэлээгүй шүү дээ. Тэгээд тэр хүн сүргээ өөрийгөө ойлгож байгаа юм бол хүн сүргийн нэгэлгээ ойлгох хэрэгтэй шүү дээ. Би ерөөсөө монголчууд хүн сүрэг юм аа. Монголчууд гэж ерөөсөө нэг ч удаа миний амнаас тийм өгүүлбэр гарч байгаагүй. Хүн сүрэг оркууд, хомо соётгсуудын тухай би аягүй сайхан задлаа бичсэн байгаа. Одоо юм тэрийг ахаад ярилтаа нь ш. Олоод уншиж. Монгол улсын ерөнхийлөгчийн зөвлөх байсан. Тэрнээс би Халтмаагийн Баттулга гэдэг хүний зөвлөхийг нэг өдөр ч хийж үзээгүй. Монгол улсын ерөнхийлөгчийн зөвлөх Монгол улсын ерөнхийлөгчийн хамгийн газрын гэж ярих юм бол бүр зөвлөх байсан уу байсан. Тэрнээс биш нэг өдөрч би Халтмаагийн Баттулга гэдэг хүний зөвлөх хийж үзээгүй шүү. Монгол улсын ерөнхийлөгчийн хувьд бод хамгийн газарт зөвлөхөр байсан уу байсан. Энд чи ялгаатай зүйл шүү. Ялгаж салгаж ойлгож байгаароо. Дөрөвдөх өдөр лайв хийн тэгээд манай хон шеэрлээ түгээгээд өөрөө заалаа гэртээ.